эдийн засгийн хөгжлийн оны төлөвлөгөөн дээр энэ макро доктортой орчныг бүрдүүлэх талаар ямар ажил хийх вэ гэдэг бас нэг тодорхой хэмжээнд хэмждэг юм төлөвлөгөөтэй болмоор байна. Яг энийг ярьж байгаа нөхөр би одоо их хурлаас баталсан нэг зээлийн хөвгийг бууруулах стратегийг хэрэгжилтийг хянахад ажил хийхийг ахалж ажиллаж байгаа. За тэгээ энийг ярихаар эргүүлээд макро доктортой орчин бүрдэхгүй байгаа учраас ингээд зээлийн хөв буурахгүй байна гэдээ яриад байдаг. Гэтэл манай улсын одоо 2024-өөс 28 оны төлөвлөгөөч гэдэг юм. Энэ дээр макро доктортой орчныг бүрдүүлэхийн төлөө тэр нь ямар үзүүлэлтүүд байгаа юм, тэрэнд яаж хүрэх гээд байгаа юм, энэ жилийн төлөвлөгөө нь яагаад зөрөөд байгаа юм бэ гэдэг талаар ерөөс ямар ч мэдээлэл байхгүй. Эсвэл тийм мэдээлэл байгаа юм уу? Эдийн засгийн хөгжлийн яамд макро доктортой орчныг бүрдүүлэх үзүүлэлтүүд нь ийм үзүүлэлт байгаамаа. За 26 оны үед ийм байхаар байна. 25 онд ийм болчлоо. Одоо бид нэр 28 онд хүрэхин тулд ингэмээр гэсэн төлөвлөгөө байгаа юу? Гэхдээ нэг асуулт байна. За хэрвээ байхгүй байдаг бол энийг одоо бүгдээр жил болгоо нэг ярьдаг. Одоо энэ яаж хазаагаад байгаа юм? За энэ 26 оны үед бид нар яагаад энэс зөрөх гээд байгаа юм? Зөрөх шалтгаан нь юу? Энэ тэгвэл бид нар одоо зайлшгүй ийм шаардлагуудаас энийг хийх гээд байна гэдгийг тайлбарладаг ийм болмоор байна гэдэг нэгдүгээр асуулт байна. За дараагаар болохоор бол бид нар энэ дотоодоо өөрсдөөсөө Монгол улсын өөрийнх нь дотоод нөөц болцоогоор хийх боломжтой зүйлээ бүрэн гүйцэтгэх дээр анхаармаар санагдаад байна. Одоо сая ингээд ноолорын асуудал яригдсан. Жилдөө нэг 10,000 тонн ноолор авдаг. Энд бол ойролцоогоор 1.2-оос 1.5 их найт төгрөг хэрэгтэй болдог юм байна. За тэгвэл хэрвээ Монгол улсын одоо дотоодын ноолорын үйлдвэрүүд утас эрх хүчин чадал нь бүгдийг авах хүчин чадалтай тэгвэл тэрийг 3-4 сард бүгдийг авъя л да. За тэгээд ноолорын үйлдвэрүүд уцаа ирээд зарсныхаа дараагаар мөнгөний цуглуулаад буцаагаад өгдөг ийм хэлбэрийн санхүүжилтийн хэлбэрүүдийг шийдвэр байна гэдэг байхгүй. Тэгэхгүй бид нар одоо тэр 1.2 их найдаас хэдийн шийдээд байгаа юм. Хөдөө аж ахуйн яамны одоо санхүүжилтийн схемээр. Тэгэхээр энэ дээр одоо 26 онд бас энэ тал дээр ямар ажлууд төлөвлөсөн байна вэ гэж хоёр дахь асуулт байгаа даа. За дараагаар нь болохоор энэ төрийн албаны реформ хийнэ гэдэг танилцуулга дээр болохоор 15% бууруул нэгдсэн байна. Яг тогтоолын төсөлтөөр болохоор 9% бууруул нэгдсэн байна. Аль нь зөв ингээд. За ер нь хэрвээ бууруулаа гэх юм бол энэ бууруулж байгаагийн чи хэдэн хувь нь одоо захимжилт тэгээд бидний хийгээд байгаа хөрөнгө оруулалтаас болж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. За дараагийн асуудал нь болохоор энэ төрийн өмчт компаниудын цалин бол төсвийн ажиллагчдаас бараг 2-3 дахин их. Хувийн компаниудынхаас 4 дахин их болсон байна. Тэгвэл төрийн өмчт компаниудаар хийж байгаа энэ бүтээмжийн чи хэдэн хувь нь одоо хэдэн хувийн өсөлт ажиллагчдын одоо бүтээмжийн өсөлт 30% гээд байдаг. Яг ажиллагчдын тоотой холбоотой асуудал хэд байгаа юм бэ гэдэг нэг ийм асуулт байна. За дөрөвдүгээрт бол одоо энэ 2025 онд одоо бидний харж байгаа нүүрсний экспорт маань ингээ буураад 1.2 тэрбум доллар нүүрсний экспорт тасарлаа гэж яриад байна. 26 онд хэрвээ энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол ер нь эдийн засаг ер нь цаашдаа буурах агших шигжиг хандлагатай болох гэж байна. За Соронзон Мулдагшин 1 минут. За тэгэхээр энийгээ дагаад борлуулалт буурна, аж ахуйн нэгжүүд бас байдал хүндэрнэ. За тэгэхээр ер нь одоо аж ахуйн нэгжүүдэд дэмжих талаар 2026 онд ер нь ямар одоо бодлогын арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? Татвар талаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг бууруулах талаас одоо ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ? За 4-5 асуулт боллоо. За эдийн засгийн хөгжлийн ажлын хэсгийн 3 дугаар. За Соронзон Мулдагшины асуултанд хариулъя. Ер нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд төсвийн хүрээний мэдгэл дээр одоо яг улсын хурлд өргөн баригдаа бас зэрэг хилцэгтэй явж байгаа. Тэн дээр бол эх 3 жилийн хугацаанд эдийн засгийн гүйцэтгэл цаашдаа ямар хэлбэрээр эдийн засаг маань өсөх юм бэ? Орлого зарлагаа яаж тооцож байгаа юм бэ? Энэ дээр гол эдийн засгийн орлогыг бүрдүүлж байгаа хөдөө аж ахуйн салбарын нөхцөл, уул уурхайн салбарын нөхцөл байдал ямар байх юм бэ гэдэг тоонууд яригдана. Тэн дээр бас нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. Яг одоо эдийн засгийн тогтвортой байдлыг үзүүлэх гол үзүүлэлтүүд бол инфляц байгаа, гадаад валютын албаны нөөц байгаа, төсвийн алдагдлыг бууруулах асуудал байгаа, засгийн газрын өрийн асуудлууд байгаа. Эдгээр асуудлуудыг бол энэ төсвийн хүрээний мэдээллийн үеэр дэлгэрэнгүй ярих боломжтой. За таны хэлж байгаа зээлийн хүүгийн хөөтэй холбоотой гол анхаарах ёстой асуудал бол инфляц байгаа. Инфляцийн нийлүүлэлтийн одоо хоёр талаас ах юм бол гадаад гаралтай инфляц, дотоодын гаралтай инфляц гэж үзэж байгаа. Гадаад гаралтай инфляц бол мэдээж бүс нутгийн тээвэр логистикийн нөхцөл байдал, геополитикийн асуудлууд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Дотоод нийлүүлэлтийн асуудлууд бол хөдөө аж ахуйн салбарт явж байгаа хөтөлбөрөд байгаа хүнсний хувьсгал, цагаан алт, атрын дөрөв гэх мэтлэн энэ авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний үр дүнд бол дотоодын инфляцийг бууруулах ёстой. Тэгэхээр товчхондоо хэлэх юм бол зээлийн хүүг бууруулах гол макро нөхцөл бол инфляцийг бууруулах байна.
За дотоод нөөц бол цодор ноолортой холбоотой асуудал. Хөдөө аж ахуйн яамар. За ажлын хэсгийн 2 дугаар микро. Суран зам бол тгшүүний асуултанд хариулъя. Хүнстэй аж ахуйн үйлдвэрийн яамны төрийн нарын бичгийн дарагч Амбалцэрэн. За түүхэд бэлтгэл нөөцтэй холбоотой ялангуяа манай салбар дээр хамгийн үнэтэй бүтээгдэхүүн бол цагаан алт ноолор байгаа. За энэ жилийн тухайд цагаан алт хөтөлбөрийн хүрээнд ноолор бэлтгэлд нийтдээ 320 тэрбум төгрөгийн их усвар арилжааны банкны их усвараар эргэлтийн хөрөнгөний зээл гаргасан. За энэ дээр нэмэгдээд 100 тэрбум төгрөгийн нэмэлт эргэлтийн хөрөнгийг гаргаад үндсэндээ нийтдээ 420 тэрбум төгрөг эргэлтийн хөрөнгөнд гарч байгаа. Таны дурдсан үндсэндээ 1.2 их 80 их усврын бид нар 3.1-ийг л одоо өнөөдрийн байгаа бололцоогоор шийдвэрлэж байгаа. За энэ жилийн тухайд нэмэлт их усвар дээр арилжааны банктай гэрээ байгуулад вексел гаргах энэ чиглэлээр ажиллаж байна. Ойрын хугацаанд арилжааны банкуудтайгаа гэрээ байгуулад их усврыг нэмэглүүлээд ирэх нь цаашдаа энэ Гүцэн хариулах уу? Хэн? Ажлын хэсгийн 2 номер. за цаашдаа таны хэлсэн энэ санхүүгийн арга хэрэгсэл энэ арилжааны банкуд энэ зээл олгох энэ санхүүжүүлэх хэлбэр дээр бид нар шинэ санаачлаг гаргах шаардлага байгаа. За энэ чиглэлээр бол ямар ч байсан арилжааны банкудтайгаа бид нар эхний ээлжинд вексел гаргахаар ажиллаад энэ маань үр дүнтэй болох юм бол дараагийн жилүүдэд бол нөөцөө бүрэн хангаад явах бололцоо бүр төлөө гэж ингэж харж байна. За ажлын хэсгийн 4 номер. За суран бол тгшүүний асуусан тэр төсөвтэй холбоотой асуудал дээр ялангуяа одоо энэ төсвийн сахилга бат цаашлах юм бол бид одоо мөнгөний бодлого гадаад тэнцэл за тэгээд энэ урт хугацааны хөгжлийн бодлого за бүр одоо нарийн ярил энэ институцийн чадах гээд олон асуудлуудаас энэ төсвийн одоо үр ашигтай байдал ялангуяа энэ макро эдийн засгийг тэнцвэржүүлэх гадаад экспортыг төрөлжүүлэх төсвийн одоо энэ зээл тусламжийн зарцуулалтаа илүү үр дүнтэй болгох гээд маш олон хүчин зүйлүүдээс энэ макро эдийн засгийн асуудал өөрөө шалтгаалдаг хамаардаг учраас бүх чиглэлээр илүү нарийн одоо төлөвлөлт тооцоотой уялдаа холбоотой ажиллах шаардлага байгаа. Энэ чиглэлээр одоо эдийн засгийн яам сангийн яамдууд төсвийн бодлого Монгол банктай мөнгөний бодлогын одоо асуудлуудаа уялдуулж макро эдийн засгийг тэнцвэржүүлэх илүү одоо алдагдaltaгүй байх талаас нь За төрийн өмчт компани Тэ цалин бүтээмж ажилчдын тоотой холбоотой төрийн өмчөөр харилцаа. За ажлын хэсгийн 6 номер дээр ч суухгүй бол наадах чинь ажиллахгүй. Суудлаа солихгүй бол За 2023 оны байдлаар бол нийт төрөмчт аж ахуйн нэгжийн ажлагчдын тоо бол 58 мянган ажлагчдын тоо байгаа. За зардлыг 15%-аар бууруулж ашигт ажиллагааг 30%-аар нэмэгдүүлэх ийм тооцоо төлөвлөгөө оруулж байгаа. За төрийн өмчт компани бүтээмж ил тодол байдал засаглалыг сайжруулах хууль маань өргөн баригдсан байгаа. Тэгээд энэ хуулийн өрөөнд төрөмчт компани одоо алдагдaltaй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлтөнд оруулах ажиллагаанууд мөн хийгдэж байгаа.
За Батхүү дарга хариулах уу? Төрийн албаны захимжилтын талаар асуугаад байна. Яаж бууруулах гэдэг захимжилттай холбоотой нүгүү юу гэдэг. За Соронзон болд гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Төрийн албаны төрийн бүтээмжийг сайжруулах том хөтөлбөр арга хэмжээнд шатанд авч хэрэгжүүлж байгаа. Энэ дэр бол боломжтой газрууд нь процессын инженеринг хийгээд төрийн албанд хийж байгаа ажлуудыг илүү оновчтой, бүтээмжтэй болгох, хүний оронтойг аль болох нэмэгдүүлэхгүй байх. Цаашдаа болоод тэтгэврт гарч байгаа төрийн албаагчдын орон шинээр орондод авахгүй байх зэрэг арга хэмжээнд авч хэрэгжүүлж болно. Тэгээд сүүлийн үед хөгжиж байгаа хиймэл оюун ухааныг одоо төрийн худалдаа бол бусад төрийн үйлчлэгээнд нэвтрүүлэх, өнөөдөр хүртэл гарсан одоо ийг Монголиа гэдэг ч юм уу ийг орнотын амжилтуудыг баттгах илүү дараагийн шатанд хүрэх ажлуудыг ер нь төлөвлөж хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. За Соронзон болд гишүүн тодруулъя. За тэгэхээр төрийн албаны реформ 9% хийлээ гэхэд одоо бид нар жил болгон одоо мэдээллийн технологийн чиглэлээр маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Системүүд олон хөдөлж явж байгаа. Гэхдээ захимжилт гэл яригадаад байдаг. Энэ захимжилт чи явсаар байгааг ажиглагчдын тоон дээр хэдээр бууж байгаа юм бэ гэж айгүй инженеэр асууж байгаа шүү дээ. Тэнгүү та зүгээр 9% гэж тооцоод тэр тооцоо чинь цаана захимжилтаас хамаарсан процесс инженерингээс хамаарсан хэдий. Эсвэл одоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт холбоотой хамаарсан хэдий юм бэ л гэж асууж байгаа шүү. Нэгдүгээр. Хоёрдугаарт зээлийн хүүг бол зөвхөн инфляциас гэж эзэн засгийн хөгжлийн бодохоо болох хэрэгтэй. Тэр харин амар сайхан сайд маш зөв хэл хариулж байна. Макро эдийн засгийн бүтцч маань өөрчлөлт хэрэгтэй байгаа шүү дээ. Тэдний хийхин төлөө юу хийгээд байгаа юм бэ л асууад байгаа байхгүй юу. За дараагаар нь бид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зарлуудыг бууруулах талаас яг засгийн зүгээс татвар дээр бусад зүйл дээр юу хийх гэж байгаа юм бэ гэж асуусан шүү дээ. За ажлын 3 дугаар микро. За Соронзон болд гишүүний түрүүн холбогдсон нэг нөгөө макро эдийн засгийн тогтвортой байдлын нэг асуудлыг дурдсан инфляци мэдээж олон хүчин зүйлээс хамаарна. Банкны салбарын үр ашигтай үйл ажиллагаа, зээлийн хүүгийн зардлын бүрдэлт дээр холбоотой илүү оновчтой болох асуудлууд яригдана. Дээр нь нэмээд энэ банкны секторт илүү реформын шинж чанартай ажлуудыг зоригтой хийх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай банк, бусад арилжааны банкуудыг ер нь салбарыг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар их олон урт хугацаанд олон асуудал яригдж ирсэн хэрэгжилт сул байгаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Цахимжилттай холбоотой тэр олон процесс, олон үйл ажиллагаа явагдах учраас яг наривчлан энээс нь төдөө гэж гаргахад хэцүү байна. Саяны дурдсан тоо оронтой бууралтай холбоотой хэмнэгдэх зардлуудын тооцоо бол бидэнд байж байгаа. За ажлын 4 дугаар микро. Аж ахуй нэгжийн маш чухал асуулт Соронзон болд гишүүн бас сая асуулаа. Энэ аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих юм бэ? Татвар харамжийг яах юм бэ гэж. Татварын одоо ачаал дарамтыг бууруулах зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийг дэлхийн тулд бид аж ахуй нэгжүүдээс зөвхөн одоо татвар хураамж татдаг биш, эргээд илүү их өгөөжийг бүрдүүлж татварынхаа бааз хүрээг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийнхаа үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлд ажиллахын тулд бид нар энэ татварын ерөнхий хууль, за мөн одоо энэ аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувийн орлогын албан татвартай холбоотой энэ хөрөнгө оруулалтын хуулиудад өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага байгаа. Тэгээ энэ чиглэлээр одоо холбогдох байгууллагууд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Удахгүй засгийн газраас одоо энэ улсын хурлд эдгээр хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж илүү одоо бизнес аж ахуй эрхлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлж эцэст нь бол одоо улсын эдийн засаг. За ажлын 3 дугаар микро. Амар сайхан шадар сайдын хэлсэн дээр нэмээд хэлэхэд эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ татварын ачааллыг бууруулах чиглэл дээр макро агуулгаар бол зорилтыг тавиад энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр оруулаад явж байгаа. Тухайлбал нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ гэж үзүүлдэг байдаг. Энийг бол биднес 26 онд 31.7%, 27 онд 30.4%, 28 онд 29.6% болгож бууруулна гэсэн зорилт тавьсан байна. Энэ цаад агуулгаар бол татварын шинжилгээг орон зайг гаргаж өгч байгаа гэсэн үг. Татварын багц хуулийн асуудлаас тусгай ажлын хэсгүүд гараад холбогдох яам хариуцаад ажиллаж байгаа гэдэг хэлье. За нүүрсний экспортын орлого буурсантай холбоотой сангийн яам хариулах уу? Ажлын хэсгийн 5 дугаар микро.
төсвийн асуултанд хариулъя. За нүүрсэн дээр энэ яг бит хэмжээний хувьд бол өнөөдрийн байдлаар Монгол улсны нэг 25 орчим сая тонн нүүрс экспортлсон. 2024 оны бас өнгөрсөн оны мөн үед дээр бол бит хэмжээний хувьд бол бууралт гараагүй 25 сая гарсан. Үнийн хувьд бол 40% үнийн бууралттай нөлөөлсөн. Энэ дээрээсээ бид яг үнэн дээр 40% үнийн бууралтай холбоотой орлого алдж байна. За яг сая 4 сарын сүүл 5 сар гараад нүүрсний үнийн уналт бол жоохон докторч хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр энэ бол гадаад хүчин зүйлээс хамаараад цаашдын хандлага нь өсөх буурах дээр бол бид бол байнгын ажиглаж бас олон улсын байгууллагуудад мэдээлэлд анализ хийж байна. Яг нөгөө Америкийн нэгдсэн улс болон Британи Хятад улсын хоорондын тарифын бодлого гүйцэж ирлээ. Ажлын хэсгийн давтгаар. тарифын бодлого дээрээс үндэслэж яг энэ нүүрсний экспортын асуудал, үнийн асуудал бас нөлөөлөд байна. Тэгээ сүүлд гарсан мэдээлэлээр бол яг харьцангуй бас нааштай мэдээлэл нь бол хилцээрүүдийн бас ихний шатнд амжилттай болж байгаанаас эргээд манай экспортод бас эерэг нөлөө үзүүлэх болов гэсэн ийм байдлаар бол бид бол яг ажиглаж байна. За эхний 4 сарын байдлаар төсвийн орлого тэнцвэржүүлсэн орлого нэг 800 орчим тэрбум төгрөгөөр бол буурч байна. Энэ нь бол голлон ясаа нүүрсний экспортын үнийн сая 40% бууралтай холбоотойгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогын буурсан мэдээ бол ингээ гарч байна. Тэгээ энэ мэдээлэл бол статистик нэгтгэдэд бол олон нийтэд бол мэдээлэгдээд ингээд явна.